За өнөөдөр та нартай миний хамгийн дуртай жор болох сирокийг хэрхэн хийхийг зааж өгье. Заримгнаас гоё. За энэ болохоор хар шоколадн дээр 2 халбаг кокосны тос хийсэн байгаа. Та нар маань бол 2 халбаг цэцгийн тос бас хийж болно шүү. Ингээ доор нь боцсон ус хийгээд ингээ хайлуулж байгаа. За энэ хооронд хэдүүлээ сирокныхоо орцыг. Ерөөс үндсэн 2 орцын нэг нь эдэм, нөгөөх нь шүүсэн тараг шүү. Манайхны арцнаас ялгаатай нь бол таргаа шууд буслахгүйгээр ингээд уутанда шүүцсэн гэсэн үг. За бидний сайн мэд грек йогурт гэж байдаг ш. Тэр маань бол одоо шар усын ингээд шүүгээд авчихсан юм өтгөн тараг гэсэн үг. Тэгэхээр эдэм өтгөн шар сүүгийн нэг 10 цаг орчим шүүсэн тараг байж болно. За та нар маань бол яарамтай хийж байгаа бол нэг 5 цаг шүүхэж гэсэн болно. Ингээд зүгээд орхичихно гэсэн үг. За одоо шүүсэн тарган дээрээ ижил хэмжээний эдмэ хийнэ. Энэ холцсон дээрээ та нар маань дурын одоо амтлагаагаар чихэр амт оруулах кокосны сахар бурмаа хийж болно. За миний хувьд бол шимт хижээлийн бодоод 11 ширхэг хасар байна. Хийгээд